Сайн бацгаана уу? Зай бацгаана. Маркетингийг хэрэгжүүл хийж байна. Амжилттай ажиллаад. Би өнөөдөр нэг зүйлийн талаар та бүхэнд ярилцъя гэж бодлоо л доо. Энэ яг маркетинг гэдэг огтхон яг манай улсад орж ирээд нэлээдгүй хугацаанд одоо өөрийнхөө бизнес амьдралтаа ингээд ашигласаар ирлээ гэвч одоо биднэрт одоо яг юу хийх ёстой юм бэ гэсэн магадгүй юм асуулт тулгарсан маш олон байгууллагууд, маш олон бизнесүүд байгаа гэж би бодож байна. Бид нэр одоо өмнөх хугацаанд бол ямар нэгэн байдлаар бусдад масс хандж харагдах нь чухал гэж боддог байсан. Ингэснийхээ үндсэн дээрээс бид нэр телевизэн ч юм уу сонин сэтгүүл, масс медиад зөвсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрсдийнхөө зар сурталчилгааг зархад нэлээд их хөрөнгө мөнгийг зарцууллаа. Тэгээ энэ маань үнэхээр хэр өр өгөөчтэй байсан бэ гэж тооцож үзэхэд бас жоо хэцүү байна. Яагаад тэгэхээр бидний зүгээр үйл ажиллагаа явуулсан хугацаа тэр зар сурталчилгаанд зарцуулсан мөнгө хоёрыг магадгүй аль нь биднэрт яг тогтмол байнгын хэрэглэгч манай яг одоогийн орлогын их усрыг бүрдүүлж чадж байна гэдгийг бол хэлэхэд маш хэцүү байна. Яагаад тэгэхээр масс медиагаар одоо телевиз, сонин сэтгүүл ч юм уу энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хийгдэж байгаа зар сурталчилгааны маань үр өгөөжийг бид нэр тооцох ямарч боломжгүй байна л да. Учир нь гэхээр бид нар телевизийг магадгүй манай тэр рекламыг явуулсан рекламыг хичнээн хүн үзэж байна. Манай тэр сурталчилгааны явуулсан тавигдсан тэр сэтгүүлийг хичнээн хүн худалдаж аваад яг тухайн нүүрэн дээр хичнээн хүн анхаарлаа хандуулсан бэ гэдгийг бид нэр хизээч тэрийг тооцоолох боломж одоогоор алга байна. Тийм учраас бид нар заавал зар сурталчилгаа гэж зүйлд тэгж хөрөнгө оруулах хэрэгтэй мүү үгүй мүү гэсэн асуулт ялцчихгүй гарч ирж байгаа юм л да. Тэгээд миний бодлоор болохоор бид нэр масс зориулсан зар сурталчилгаа хийгээд тэр зар сурталчилгаагаа хийхдээ ямар нэгэн өөрсдийн санаа биш гадны байгууллагуудын хийсэн тэр сурталчилгааг хуулбарлаж хийснээр хэрэглэгчдийг магадгүй дуртай киноныхын дундуур явуулснаар тэдний бүхэндлийг төрүүлэх магадгүй бид нар имэйлээр зөвшөөрлгүйгээр зар сурталчилгаагаа илгээх маань бас эргээд манай байгууллагын нэр хүндэд ч гэсэн маш муугар нөлөөлнө гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Хэрэглэгчийг ямар нэгэн байдлаар бухимдуулна гэдэг бол байж болохгүй зүйлээ. Бидний хэрэглэгчээ алдаж байна гэсэн үг. Мөн зар сурталчилгаа масс зориулсан зар сурталчилгаа магадгүй хүмүүст хүрээд тухайн үедээ биднэрт их хэмжээний хүмүүс худалдаа авалт хийж болно. Яагаад гэхээр биднийг сонирхоод өөрсдийнхөө одоо амьдралын хэв маягийг худалдаа авалтандаа нэг жоох өөрчлөлт гаргах мөн манай шинэ бүтээгдэхүүн өмнө хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүн бол түүнийг туршиж авах гэх юм уу. Ийм байдлаар худалдаа авалт хийсэн байх магадлал маш өндөртэй. Тийм учраас бид нар яг байнгын тогтмол өмнөж хэрэглэгчийг хэрхэн бий болгох вэ гэдэг тал дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх одоо энэ цаг нь бос юм болоо гэж миний хувьд ойлгож байна. Тийм учраас манай бүтээгдэхүүнийг хэдэн ч хүн худалдаж авдаг байсан бай. Хамгийн гол нь худалдаж авч байгаа хүмүүсийг бид нэр байнгын худалдаа авч болох тал дээр илүү их ажиллах хэрэгтэй болов гэж бодож байна. За манай үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг гайгүй тийм өмтэй ч гэдэг юм уу тийм брэнд босон тийм бүтээгдэхүүнээ худалдаалдаг дэлгүүрүүд байдаг. Тэднийх болохоор бишэн хамбургтэй ч юм уу одоо эхлэхүүрийн 2 давхартай байдаг дэлгүүрүүдийг бол нэрлэж болохоор байна. Тэднэр болохоор өөрсдөөсөө нэг удаа худалдаа авалт хийсэн хэрэглэгчдийн одоо утасныхын дугаарыг ч юм уу ямар нэгэн имэйл хаягийг ч юм уу мэдээллийг аваад шинэ бараа ирсэн тухайн хүний сонирхдаг бараа ирсэн үед өөрснөө утсаар ярьдаг ч юм уу мессеж бичдэг эсвэл имэйл бичдэг ийм маркетингийн тактикийг ашигладаг. Энэ бол маш зөв. Яагаад тэгэхээр хэрэглэгчд нэгдүгээрт өөрт нь ашигтай мэдээлэл хүргэж гин гэдэг бол хэрэглэгчдийг таатай хүлээж авна. Нөгөө талаас ямар нэгэн бүтээгдэхүүн
хувцас ч юм уу худалдаж авахдаа эргээд нөгөө дэлгүүрээ хамгийн нэгдүгээрт бодох болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг энэ зарчмаар магадгүй ажилласан дээр юм бол манай улсад одоо 2 сая 700 одоо нэг өссөн тоо гэж үзэх юм бол 3 сая орчим хүн байгаа. Бид нэр 3 сая хүн дотор бол өөрийнхөө бизнесийг хүргэхийн тулд ерөөсөө нэг хүнтэй тулж харьцахад нэг хүнтэй тулж харьцаад тэр хүнд ямар асуудал, ямар гомдол, ямар сайшаалын үг байна тэр болгоныг бид сонсч хүлээж авч өөрийнхөө бизнестэй ашиглах нь нэгдүгээр чухал. Яг тэгэхээр тэр нь бас эргээд бид нэр тэр хүнтэй харилцаа үүсгэхэд ямар хэмжээний зардал гаргасан мөн өр өгөөж нь ямар байна вэ гэдгийг тооцох бол маш их боломжтой. Яг манай бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа худалдаа авагч нарын тоон одоо магадгүй тэдний хөөс онцлог нь ямар вэ гэдгийг бид өөрсдөө таньж мэдээд тэдэд тохирсон маркетингийн зарим дараагийнхаа тактикийг одоо төлөвлөгөөг боловсруулахад энэ бол маш хэрэгтэй болж байгаа. Тэгээ хоёрдугаар зүйл гэх юм бол бид нэр хэрэглэгчтэй өөртөө олж авахын тулд сошиал медиа сайтууд мөн блог, имэйл, одоо гар утас их зэрэг одоо хүн болгоны одоо зүйлүүд ашиглаж байгаа энэ технологийн шинжилгүүдийг бид өөрийн бизнест аль болох сайн тусгаж өгч байвал маш сайн хэрэгтэй гэж бодож байна. Яг тэгэхээр бид нэр имэйлээр янз бүрийн сурчлагын масс чиглэсэн тийм спам хэлбэрийн имэйлүүдийг бид нэр эхний үед уншдаг байсан. Одоо гэвч одоо бол тэр имэйл маань маш их хэмжээгээр явдаг учраас бид нэр аль нь спам, аль нь надад яг зориулж илгээсэн имэйл вэ гэдгийг бол ялгаж харах тийм чадaltaа одоо ялгаж мэддэг болсон. Тийм учраас бид нэр спам гэж тооцогдох имэйлүүдийг миний хувьд бүгдийг чеклээд устгацдаг. Одоо тэр бол тухайн байгууллагын тэр сурчлагаа илгээж байгаа байгууллагын хувьд бол ямар ч үр дүнгүй зүйл болж хувирж байна. Тийм учраас бид нэр өөрсдийнхөө яг бүтээгдэхүүн үйлчлэгээний талаар мэдээллийг хүргэхийн тулд та магадгүй өөрөө хувийн бизнестэй бол та нэг ямар нэгэн компани захирал ч юм уу ямар нэгэн байгууллагын ахлах ажилтан бол та блог бичээд түүгээрээ яг өөрийнхөө хэрэглэгч харилцагч нартай холбогдчихвол энэ бол тэдгээр хүмүүсийг танай байгууллагад болон танд үнэхээр итгэлтэй цаашлаад дараагийн худалдаа мөн таныг сонгоход маш их нөлөөтэй зүйл болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас сүүлийн үед манай өөрийн телефоны операторууд маань муу адил гар утсанд маш их хэмжээгээр тийм масс спам хэлбэрийн мессежүүдийг илгээдэг болсон. Тэгээ энэ маань ч гэсэн яг муу адил имэйлтэй адилхан зүйл жишгэж болохоор зүйл болчихж байгаа юм л да. Тийм учраас бас өөрийнхөө хэрэглэгч үйлчлүүлэгч нарыг бухимдуулахгүй тулд бид нэр ямар нэгэн масс чиглэсэн тийм мессеж явуулахгүй байх хичээх хэрэгтэй. Түүнийхээ оронд харин манай байгууллагаар үйлчлүүлэгчдийн гар утсынхын дугаарыг хэрвээ хүсэх юм бол манайхаар үйлчлүүлэгчийн хэрвээ хүсэх юм бол манай мэдээллийг бүтээгдэхүүний тухай ч юм уу манай байгууллагын тухай мэдээллийг авахыг хүсэх юм бол тэр гар утасны дугаарыг цуглуулж аваад бид нэр харин тэднэрт мессеж илгээх боломжтой л да. Энийг хэрэгжүүлж болох маш олон салбар бизнес байж болно. Жишээ нь би өөрийнхөө автомашины моторын цэцгийг хизээ солиулсан магадгүй би хэдэн километр яваад ч юм уу хизээ ахиж солиулахаа тэр болгон анзаараад байдгүй. Магадгүй нэг юм болохоо болцсон бол магадгүй энэ тосоо солиулах болцсон юм байна гэж ойлгодог. Тэрнээс урдж одоо энэ автын энэ
сервис үзүүлдэг байгууллагууд маань өөрсдөөсөө үйлчлүүлсэн хүмүүсийг ямар тосыг хизээ хийлгсэн гэдгийг тэмдэглэж агаад харин одоо дараа эргэж солих шаардлагатай магадгүй өвлийн цаг болж байхад зуны ямар нэгэн шингэнтэй байдаг бол тэрийгээ солиулахыг анхааруулах ч юм уу өөрт нь хэрэгтэй тийм мэдээллийг өгжөөдөг бол үйлчлүүлэгчтэй дахиад үнэнч байдлыг ахин худалдаа авалт хийхийг одоо илүү идэвхжүүлж өгнө гэж бодож байна. Тэгээд миний одоо эцэст нь хэлэх гээд байгаа зүйл маань юу гэхээр маркетинг гэдэг хэрвээ та өөрийнхөө бизнест маркетинг гэдэг зүйлийг хийдэг бол та масс чигссэн зар сурталчилгаанаас татгалзаад бодит харилцааг илүүчилж чухалчилж үзээрэй гэдгийг бол зөвлөмөр байна. Энэ ч танд мөн бүр ашиг өгнө гэдэгт би итгэлтэй байна. За ингээд дараа дахин уулзлаа. Баяртай. Таны ажил үйлс чинь амжилт хүсье.